the boughs where the shadows play. The wind hums songs at the break of day. Whispering pines, secrets untold, carrying tales only the forest holds. Moonlight spills through the velvet dark, etching patterns, leaving its mark. The roots stretch deep, the earth's gentle sigh, a lullaby sung to the open sky. Oh, whispering pines, sing me your tune, caught in the rhythm of the stars and the moon. Teach me the language of rustling leaves, stories that linger on the breath of the breeze. The dawn paints gold on the mountain's crown, while rivers whisper truth as they flow down. And their songs entwine with the trees that stand, knotted in time by nature's hand. Each echoing step on the forest floor opens a world through an ancient door. The silence alive, yet brimming with sound, in the arms of solitude. Давхар эрүүтэй босхоор толинд харах бүрт тухгүй санагдаад байдаг болсон уу? Тэгвэл May Beauty Salon та бүхэндээ V-Line хэлбэржүүлэх зүүг үе технологийн үйлчилгээг танилцуулж байна. Тусгай даралтын технологиор арсны гадаргууд зөөлөн хурж, зүүгээр хатахгүйгээр арсыг сэргээн V-Line хэлбэртэй болгодог үйлчилгээ гэж ойлгож олно. Процесс нь хурдан, өвдөлт багатай. Хамгийн гоё нь хөхрөл кавдар үүсэхгүйгээр өдөр тутмын ажилдаа шууд орж болтоороо давуу талтай. Эрүүний доор хэсгийг чангалж, нүүрний V-Line хэлбэрийг илүү тод харагдуулахад дэмжлэг үзүүлдэг. Үр дүн нь хүн бүрийн арьс, биеийн онцлогоос хамаарч өөр байдаг. Мэргэжлийн эмч нарын удирдлагын доор явагдах V-Line зүүгээ үйлчилгээг May Beauty Salon руу залгаад захиалаарай.
хүн ингэсэн юм байна. Одоо залуудаа хүүхэд гаргаад тэрнээс хойш ингээд толгойнх нь биенийх нь тал нь ингээд хажуу тал нь ингээд бадараад өвдөөд явж тахаа байлаад аюу хэцүү байсан юм байна. Тэгээд энд хурж ирээд нэг тий өөрөөс нь тал нь таллаад ингээд мдэг болсон юм байна шүү дээ. Тэгэнгүүтээ одоо ингээд ирсэн чинь тий тэгээд энэ хөл гарна, хөлийн үсгийн тэгээ шагаан багаан бүх юм өвддөг гэсэн явахтаач би муу байсан гэж. Тэнгүүд энд ирээд энэ дээр суугаад 얼마만큼 그 체험을 했어요? Би нэг сар болж байгаа. Тэгсэн чинь би одоо энэ хар явдаг миний хаван буурсан. Өөрөөс нь тал бадаалж ингэж байж өгөхгүй болсон. Тий энэ хөлийн энэ нөгөө нэг шагаа байна шүү дээ. Тэрмэр өвтгөө болсон, толгоо өвтгөө болсон, бадархаа болсон. Би ингээд хүүхэд төрөөд ингээд өөрөөс нь тал нь хагас тийм болцсон гэж байна. 그러면 올해 동안 그 애기 나고 나서 그랬으면은 올해 몇 년 동안 비 대윈지 비팀 오르슨 탈팀 됐을 때 비 어떠 하는 바이스타 반이 안 오니 상 아프고 티 다리를 잘못 쓰고 티 비디가 오르슨 고쳐지 마시는 게 자식이 오르슨 다 된게 다 많이 아팠는데 예 그게 좀 티 어떠 인게 니살서 호텔 수고로 우리 남자 예 앞으로 오래오래 사세요. 예 건강하게 사시다 오르토땅 안드라라 이룰 사람께 또 이분이 나이가 얼마 되세요? 나 소다 소자가 хүмүүс сэтгэлээсээ хэлж байна. Саяны 87 настай гэж шүү. 네. 예예. 환영합니다. 예, 답답 말도. 제가 이제 현재 한 3개월? тий. Одоо имээрээ би ямар ч зүйл энэ дээр одоо эмчилгээ хийгээд 3 сар болж байна гэнэ. 3개월 됐는데 허리를 수술하고 Би нуруундаа хагалгаатай байсан. 피가 잘 안 통해요. тий. Тэгээ миний нөгөө цусны эргэлт муу байсан гэнэ. 발가락 한번 죽었었어요. 단뇨가 있었죠. 아니 단어가 피가 안 통해요. 한 70%는 돌아왔어요. тий. Тэгээд одоо бол миний биеийн 70% нь одоо хийвэн байж та. 이렇게 다녔었는데 응. 한 4개월 하니까 요거 없어도 막 다닐 수가 있었어요. 예. Би анх энд ирэхдээ энэ таяган дээр би бүр явж чад. 4 сар суусны дараа сая та нар хараа байстэй. Би таяггүй чөлөөтэй явдаг болсон. 그리고 이 어깨가 염증이 술렁고 어. 넘어졌어요. Би арх уужгаад нөгөө хоошоо унаад тэгээ эмнэлэгт очоод эмчилгээ хийгээд уламжлал эмчилгээ, физик эмчилгээ им уугаад ерөөсөө зүгээр болоогүй. 이게 팔을 요 정도밖에 못 Тий. 올렸어요. Би гараа энэс илүү дэш. Тий. Одоо ч гэсэн мэдээж хичнээн гар дээшлээ сайжирж байгаа ч гэсэн одоо бас арай гүйцэд идгээгүй. Гэхдээ миний чи мөри чарыг шижээгэндээ. 같아요. Одоо та нар миний талгааг хар. Би бүр ингээ хав халдсан гялгал тухтай байсан. Тэгээ одоо хараа би ингээ үс ургаж хэлж байгаа. 예, 건강한 거 오래 사세요. 저 여기 와서 보니까 또 여기에서도 또 기적이 많이 좀 일어나고 있는데 또 한 분 마지막 한 분 계시는데 자, 이게 지금 몽골에 지금 다 나가고 있어요. 지금 여러분들도 실시간으로 지금 있는 거 숏 비슷해 숏. 망고도 아까 숏 хүмүүс үзэж байгаа. 나중에 몽골 가셨을 때 공항에서 손 만들면 다 알아. 몽골 사람들이. Тэгэхээр монголчууд саламс яг бодит юу болж байгаа гэдгийг одоо шууд үзэж байгаа шүү гэдэг. Тий. Та хэдэн настай гэсэн чинь би хэдэн настай юм шиг байна гэ. 73 настай гэж юм тий. 저는 뭐냐면 예. 제가요 예. 팔로 인해서 예. 다리 저린 걸로 인해서 예. 너무너무 고생을 많이 했어요. Тий, энэ хүн болохоор яадгүй гэхлээр нөгөө гар өвдөг өрөөс нь тал нь бадарч өвдөд айгүй хэцүү байсан гэж. Ээ. 좋다는 기구는 솔직히 다 산 사람이에요. Ээ. Тэгээд яг хуу биенд сайн гэсэн аппарат, им тариа бүгдийг хэрэгжилж исэн гэж. 그래서 돈 천만 원 들여서 Тийм тэгэхээр 10 сая вон өшөө гэж ингээл өөрийнхөө төлөө зөндөө мөнгө зарсан. 아픈 데는 허전해요. 허리 수술도 했고 Тий, нурууны хагалгаанд бас орсон. 수술했는데도 다리가 또 저리고 Тий, нурууны хагалгаа хийлгсэн ч гэсэн хөл гар нь бадараад өвдөөл
тэр нь бол ерөөсөө арилаагүй л гин. 다리 아픈 데다가 이렇게 어깨까지 아프더라고. Тийм миний хөл өвдөө дээр нь мөр бас өвддөг байсан. 너무너무 고생을 Тийм надад бол айгүй төвхтэй айгүй зовёртой байсан. 왜 이제 허리는 수술했고 네. 수술했는데도 다리는 여전히 Тийм нуруундаа хагалгаа хийлгсэн боловч одоо хөлийн бадарах гар хөлийн бадарлан зүгээр болохгүй байсан. 좋다는 건 다 해보고 했는데도 저리고 터지고 시리고 하는 건 여전해. 허리를 두 초만 뒤어서 어제 수술했는데도 Нурууныхаа хагалгааг би хэдэн сая бооноор хийлгсэн шүү 인해서 дээ. 이 다리가 이렇게 저리고 시리고 예. 있는 거예요. Тэгээ ягаад гэвэл энэ нурууны юунаас мэдрэлээс болоод нөгөө хөр юуны мэдрэл дарагдаад ингэж өвдөд байгаа байхгүй гэн тий. 그랬는데 내 허리 수술했는지가 지금 코로나 오는 해에 했어요 제가. Корона 전에 그랬는데 아직도 허리 요 수술했어도 нурууныхаа хагалгааг ковидын өмнө хийлгсэн юм байна. 그래서 이제 이거를 이제 쓰고 나니까 그래서 내가 이걸 구입을 해서 내가 이거 처음에 접할 때요 아 이런 건 인제는 아니다 실례 안 했어요 안 Тий. 하고 Анх би энэ аппаратны тухай сонсчод тэртээ тэргөө би зөндөө сайн хэрэглэсэн бас л нэг худлаа авах гэж бодож ирсэн юм. 우리 언니가 너 너무너무 팔 아파 그러지 말고 여기를 가라 Тийм тэгэнгүүт манай ихч ийшээ гар хөл өвдөд хэцүү байна бадараад байна би айгүй зовж байна надаа айгүй төвхтэй гэсэн чинь ийшээ нэг очиодхоо гэж зааж өгсөн юм. 그래서 제가 이제 구할 거 다 구해보고 해서 내가 이거 처음에는 아니다 이건 이제는 아니다 하고 내가 이거 무시했어요 안 살려고 응. 안 살려고 했는데 귀가 아프다 보니까 귀가 얕다 보니까 별짓 다 해보니까 이제 그게 아니다 싶어서 처음에는 그러니까 처음에 기계가 믿기지가 않았어요. 안 했죠 Тийм. 그래갖고 Юу энэ аппаратанд би бол анхнаасаа ерөөсөө итгэхгүй байсан. 예, 전해가지고 그래 한번 가보자 아프다 Тэгээ яг за яг ингээ өвдөж явахаар нэгэн тал одоо бүх юмыг үзэх хэрэгтэй гэж одоод 그분 가서 약 갖고 여기 тий 오다가 эмнэлэгт 2 удаа очиод эмнэлгээс эм аваад тэгээд ийшээ ирсэн юм байна. 이게 아니었어요. 여기 부동산이었어. 우리 무심코 다녔는데 이게 보주파 뭐막 이게 있더라고. 그래서 치료다 보니까 그냥 이러고 안 되는 거여서 아이고 그냥 막 도망갔죠. Тийм тэгээд эхний удаа ирчээд ингээ харсан чинь зүгээр нэг юм хүмүүс сууж байхаар энэ ямар юмны тосдын болдсон бэ гэж итгээгүй шууд явцсан гэж. 그래가지고 누가 이제 얘기를 해서 그래 한번 가보자. Тийм тэгээд хүн хэлээд за ямар ч гэсэн нэг удаа очиж үзье да хүмүүс яриад ахын сайн ингээд. 병원에는 이걸 이제 좀 고려해놓고 여기 예. 내가 Тэгээ эмнэлэг рүүгээ за яг очихоо болоо да ямар ч ийшээ хүн сайн гэдэг амч очигээд ирсэн гэж. 말을 안 나이 아픈 건 말 안 하고 저 사장님한테 말 안 했어요. Тийм би тэгээд энд би ийм өвчтөг гэдгээ би ихтэй хэлээгүй гэж. 그냥 몰래 와서 네, 몰래 이제 말- Зүгээр чимээгүй хүн ингээд чимээгүй явж ирж сонссон юм байна. 가까우니까 매일 와서 Миний гэр ойрхон учраас би өдөр болгоо ирээд энэ дээр суугаад байсан юм. 한 두 달 넘으니까 막 이게 너무 아픈 거예요. 너무 아파. 우리 딸내를 봤는데 막 울었어요. 너무 아파. Тийм тэгээд 2 сар түдэл дуун чим ханандаа ном апаттаг. Тэгээд би ингээд өдөр болгоо ирээд 2 сар суусан. Тэгээд тэгсэн чинь бүр амар хүчтэй өвдсөн. Би тэгээ охиндоо уйлсан гинэ. Миний энэ ингээд энэ сайн гэхээр нь яваад исэн чинь зүгээр болохгүй ингээд уйлсан гин. 그래가지고 이제 포장마당이 왔어. 포장마당이 왔더래. 어. 그걸 몰랐어요. 처음에는. Тийм тэгээд энэ дээр сууглаар одоо нөгөө хуучин өвдөлт сэдрээд ингэдэг гэдгийг би мэдээгүй гин. Тийм. 그래서 내가 이걸 계속 다녀야 되나 이러면서 갈등을 하면서 왔어. Тэгэнгүүтээ би за үргэлжлэл суух хэрэгтэй юм уу үгүй юм уу гэснээр за нэгэнт ихэсэн чи үргэлжлэлээ сууя гэж дахиад ирсэн гэж байна. 병원에 가면 약 먹으면 약이 안 받아요. Тийм эмнэлэгт очиод юм уу гэхлээр тэр эмэнч таарахгүй тийм байгаадсэн юм. Тэгээд энэ дээр үргэлжлэл явсан юм байна. 그래가지고 이제 약은 끊고 병원은 이제 포기해놓고 Тийм тэгээд эмнэлэгтээ ер нь очихоо болио, эмээ уухаа болиё гэд энэ дээрээ ирээд байг суусан гэж. 어머 이 저리고 팔 아프고 이런 거 싸웠어요. Тийм тэгэнгүүтээ би тэрнээс хойш 3 сар, 4 сар суусан. Тэгсэн чинь миний нөгөө мөр өвдөд хөл гар бадараад ингээ янгин живдэд гэдэг юмнууд болцсон. 그래가지고 내가 처음에 이 컴퓨터 말하니까 그래서 내가 나 낳았으니까 난 그렇게 치고 난 좋다는 거 다 해본 사람이야. 우리 딸한테 전화해서 알리더라고. 엄마는 하라고 막 안 막혀. 그래서 아니야 엄마가 내가 낳고 그래요. 마사지가. 그래서 그건 아니야. 이 저거 이게 뭐 마사지가 아니고 말이었나. 이거 저기 안마 안는 거. 안마 그걸 끊어놓고 해는 애기야. 그래서 그거 임시적이니까 이건 아니야. 피를 나게 해주고 이거는 이 몸을 저기 피를 저기 남기는 좀 속으로 주더라고요. 그래서
그래서 그럼 엄마 이름이 뭐야? 그러길래 내가 기구루라고 응. 기계가 기계다 그랬더니 지가 전화를 하면서 막 컴퓨터 치고 들어가는가 봐. 들어가더니 좀 꼬리를 내리더라고요. 응. 왕왕이 그러다가. 그래서 지가 내가 이제 사진을 그래서 지금 인후인 гэсэн. Тэгээд өөрөө ингээд сайжрангууд охин 50 дөрөвтэй гэн. Тэнгүүтээ байхгүй. 저는 이렇게 이모니까 만나가지고 자, 아빠도 그래다. 너무너무 감사감사. Тийм тэгээд би бол эцсийн дүндээ өөрөө нэг аппарат авсан. Бас охиндоо нэг аппарат өгсөн. Одоо манай охин өвдгөө байсан. Би өөрөө бас өвдгөө байсан. Тэгэхээр энэ Bigor компанийнхаа захирлуудад би маш их баярлж байгаа. Биднийг 90 сарууд болгоход ийм сайхан бэлэг хийж биднийг эмчилж байгаад баярлж байна. Би одоо бол аюу аз жаргалтай амьдарч шүү. Баярлалаа. Энэ яг ингээд адилхан ингээд нүүх байдаг аа. Энэс нөө Монгол би бас ерөөсөө хийж байгаа. Яг нэг хэвтрээ байж байгаа босож ирсэн. 이름 해주셨어. 지금 이 기계를 있잖아요. 이 배터리가 처음에 우리가 두대 샀잖아요. 처음으로. 그거 개그하는데 내가 그 바이랑 선생님이 좀 해보라고 했단 말이야. 자, 이전도 기대기 나순 들어놨다. 제가 여기 비고로 예. 여기 본부장님이 너무 좋으세요. 한번 와봤더니 예. 그래서 한 두세 달을 꾸준하게 했더니 예. 우리나라 사람들 당뇨가 많잖아요. 예. 저도 20년을 넘게 당뇨가 어. 높았거든요. 예. 첫째. Тэгэхээр ингэсэн гэн. Одоо тэгээд манай энэ захирал надад хэлсэн. Хараад энэ ингээд та одоо бие муутай ийм жин хүн болохоор аюух сахартай юм байна. 20 хэдэн жил сахараар өвчилж байгаа аюух зовсон байна. 나이가 몇 살? Тийм тэгээ одоо 74 настай. Тэгээд энэ захиралтаа баярлалаа намайг энд авчирсан гэд. Тэгээд ингээд 2 сар гараа ингээд яасан чинь биед нь аюух нөлөө үзүүлсэн гэн. Сайн тал руугаа. 그래서 제가 혈당을 이렇게 집에서 예. 혈당 검사를 하는데 예. 당뇨가 많이 좋아진 거예요. Тэгээд би гэртээ нөгөө өдөр болгон сахартай хүмүүс чинь гэртээ хурууныхаа өндөгнөөс үзтээ штэ. Тэгсэн чинь миний сахар бүр айгүй багтцсан гэн. 공복 혈당도 정상이고 예. 식후 혈당도 전보다 너무 좋아진 거예요. тэгэнгүүт миний сахарын хэмжээ хэвэн болсон, даралт хэвэн болсон. 그래가지고 저도 이제 집에서 늘 이게 하나 구입을 해서 하고 있고. Тийм 저희 би одоо 남편도 тэгшээр гэртээ нэг аппарат бас авсан. Манай гэрт бас байгаа. Манай нөхөр бас энэ аппаратыг хэрэгжилж байгаа. 그래서 저도 하고 저희 남편도 예. 이 기계를 신뢰하고 늘 하니까 너무 좋아졌다고 기분도 좋고. Тийм манай нөхөр бас энэ аппаратын дээр суугаад би аягүй их сайжирсан гэд аягүй сэтгэл санаа нь өндөр байгаа. 몸도 건강해지고. Тий биеийн нэрөө зассан би бас их сайжирсан гэн. 저도 하나 구입하고 예. 또 우리 교회에서 제가 또 친한 친구에게도 예. 강력하게 홍보를 해서 예. 요즘 닷새 전에 또 하나 구입했어요. Тий тэгэхээр би өөрөө энэ аппаратнаас нэгийг гэртээ авсан. Манай сүмийн бас юунд найзтай хэлээд тэр бас дахиад аппарат авсан гэн таваа. 이걸로 사용하면서 건강할 줄로 Тий. 믿습니다. Тэгэхээр энэ Bigor гэдэг эрүүл мэндийн аппаратыг хэрэглэнгээ эрүүлийн хурдуудаа наслна гэдэг би итгэлтэй байгаа шүү гэн. Энэ аюу гоё юм байна да. Бас. Эдгээр бүгд гэртээ аппарат 네. тийм ингээд ингээд бүгд нэр суугаад байгаа юм чинь бас ингээд гэртээ өөдөж чахаар аюу гоё. Тий аппарат авсан мөртлөө ирээд байгаа байхгүй. Гэртээ ирж байгаа гэхээр эдгээр тас аюу зугаатай байж байгаа. Тий цаг нь өгдөг байгаа бас нэг юм яг. Ер нь нэг анги шиг чимшигсэн тийм ерөнхийдөө тийм байна. Энэ хайж амьд. Гоё аа. Тий. 자 이제 이분은 이제 뇌경색이 왔던 분이에요. 예. 뇌경색이 왔는데 되게 힘들었던 분이에요. Тэгээ энэ хүн болохоор нэг ясандаа одоо цус харуултын юутай тэгээ өөрөөс нь тал нь ингээд нөгөө мдээгүй болсон үг ярьж чаддгүй тийм байсан. 말을 못 하시는 정도로. Тий. Юу ч үг ярьж чадахгүй байсан. 지금 말 잘해요. Би одоо сайн ярьдаг гинэ. Одоо ярьчихсан. 몇 개월 정도 하셨어요? 몇 개월? 얼마나 다니셨어요? 33번 오늘이 33일. 33 дахь хоног нь гэнэ үнэхээр. Сайн ярьж чадсан ч шиг амар чанга. Энэ бүр юу ч ярьж чаддгүй байсан юм. 속도는 전혀 안 됐는데
Тий, ингээд ерөөсө энэ хүн юу хэлэх гэж байгааг нь ойлгохгүй нөгөө нэг юм харвцсан хүмүүс идэж гэдэг тийм байсан гэж. Ямар мундаг юм те. Тий, өнөөдөр энэ хүн баг 33 дахь. Ингээд нөгөө тал харвцсан байдаг шүү дээ. 20 жил болсон. Оо 20 жил. Харваад 20 жил болсон хүн. 33 хоног суугаад одоо ярьдаг болсон юм шүү. Тий, эхлээд ингээд дуусчааг ингээд ингээд ингэж ингэж ярьдаг байсан ингээд. Юм ярьж чадахгүй. Тэгсэн чинь сая амар чанга. Би ярьж чадна. Хөөрхөн. 20 жил болсон гэж хэлээд хөөрхөн. 지금 걸어가기도 문제 없어요? одоо сая явдаг гэж. Энэ зүүн тал нь гээ. зүүн тал нь мэдээгүй байсан. Зүүн тал нь мэдээгүй. За 말 또 한 가지 하세요. дахиад нэг үг ярьчаач гэсэн. 안녕하세요. 예. 그 연세가 어떻게 되십니까? 72. одоо 72 настай гэж. Оо 72 настай. 얼굴도 젊어 보이신데요. тий, царай нь хүртэл анх ирснийхаа юунаас энэ хүний царай айгүй сайжирсан. царай нь айгүй өнгөлөг болсон. 50대에 쓰러지셨던 50 настайдаа энэ хүн чинь тал харвсан байна. 50 настайдаа тал харваад 20 жил ярьж чадахгүй. 진짜 멋지다 진짜로. 축하드립니다. 마이로리. Айгуу гой санагдаад байна. За яг чи энийг ингээд бүгд гэртээ аппараттай юм. Тэгсэн мөртөө ингэж цуглах энэ чинь бас нөгөө айгуу нэг нэгэндээ юм аас шагалаа юм. сая 첫 번째 뭉치죠. болохгүй юу? Тэгэхээр энэ хүмүүс болохоор бүгдээрээ гэр гэртээ нэг аппарат авцсан. Тэгсэн мөртлөө өдөрт ингээд тогтмол ирээд энэ даа хүмүүстэй хоорондоо уулзаа, сэтгэл зүрхээ хуваалцаад, ад жаргалтаагаар цаг хугацаа ч гэсэн хурдан өнгөрдөг гэж юм. Тэгэхээр би гэртээ аппарат авсан юм чинь ингээд ирэхгүй байгаад илгүй юм байна. Тэгээ би эндээ айгүй халамж тавьдаг. Саяын тэр хүн гэхэд 20 жил харвцсан, 50 настайдаа харвсан. Одоо энэ жил 74-тэй. 72 настай гэсэн. 73 настай. Тэг чи одоо тэр чанга дуурч ярьж байгаа нэ. Энэ хүмүүсийн дундаас гэртээ аппараттай нэг хүн нэмэгдсэн байна. Энэ хүнийг бол Инхбаатар гэдэг энэ хүн Монгол хүн байгаа шүү. Манай CTR компани захирал. 여기 Тэгээ яач амар энерги юм. 오실 땐 걷는 것도 좀 불편한데 지금 뛰어다닌대요. Одоо энэ хүн анх ихтэй явж чаддаггүй байсан байхгүй. Айгу муу явдаг гэсэн. Одоо энэ хүн гүйдэг. Ямар муу. 33 хоног. 잘 걸어다녔어요. Тийм, сүүлийн үед бүр аюу сайн явж байгаа юм. Ямар мундаг юм. 지금 조금 있으면 끝나면 Ахыг бүр ярьж чаддгүй гэсэн сая бүр зочтол ярьлаа. 아까 말을 못한다고 해서 지금도 못하는 줄 아세요? 갑자기 놀랐어요. 제가 말 잘한다 그러니까 갑자기 놀랐는데. 아니 좀 이따가 지갑에 Одоо ингэж яваад дуусах болтой. Тий. өөр ясаа байна. Тэгээ бүгдөр нь наад шагалсан. 뭐 앞으로 이제 건강하고 오래오래 사세요. 행복하. 우리가 이 기계를 통해서 이제 독립하는 거야. Бидний хэд өөрчлөсөн. 이거 우리는 국적이 다르지만은 아픈 사람 마음이 똑같단 말이야. Бүгдөө ирүүл 그래서 ахыг 이제 боддог. 다 건강을 다시 찾으면서 행복하게 자기 병을 이겨가지고 건강을 다시 새롭게 찾아서 이제 진짜 기분이 좋습니다. 이거 지금 아까 주사하지만은 이거 지금 우리가 촬영을 못했었거든요. 한 번 더 보여주시겠어요? 왜 갔다 가라도 좋지 그냥. 아니 걸어서 밖에서. Энэ дотор юу хийх нүцээ гадаа гарч явъя. Болно. 밖에 더워서. Ийм мундаг явдаг болсон биш. Зүгээр явдаг болсон биш те. Ста мундаг байна. 33 хоног дотор ийм гоё үр дүн үзүүлж мундаг. 20 жилийн өмнө харвсан хүн
Ярьж чаддгүй, явж чаддгүй байсан байна. Одоо Тэгсэн одоо 33 хоног энд суугаад ийм гоё явдаг болсон байна. Ярьдаг болсон. 73 настай энэ ах маань ийм гоё болжээ. Манай энэ аппарат нэрээ үнэхээр супер юм аа. Ийм олон хүмүүс ингээд өдөрт энд их гоё. Зугаатай аппаратн дээр суухаас гадна хоорондоо амьдралаа яриад, сайхан юмнууд яриад гоё энергийг авцгаадаг гэж байна. 저희가 비고르가 아니면 어떻게 이렇게 만나서 또 인연이 되겠습니까? 그리고 또 나름대로 몽골이라는 나라에서 여기까지 와서 이렇게 또 강의하고 또 서로 대면하는 게 아니잖아요. 근데 정말 비고르는 세계적으로 많은 사람들한테 건강을 전하는 전도사 지금 아무튼 저희 비골로 회사에서 열심히 지금 만들고 있고 지금 또 열심히 나름대로는 제가 또 영업 활동을 많이 합니다. 제가 똑같은 현상이 맞는데 반대예요. 그거는 제가 전도 증상이 좀 있어가지고 걷지도 못하고 이제 За манай сүлжээ болохгүй тасалтаад байгаа уучлаарай. 제가 말하는 거에 대해서 단 한마디만 믿었으면 당신은 지금 이렇게 비싼 침대에서 누워있지 않을 것이다. 우리가 가장 세상에서 비싼 침대가 За Vigo 어디라고? компаниас 남자에 누워있는 그 хамтдаа 침대가 가장 танилцуулах, 비싸요. үйлдвэр танилцуулах, салбар танилцуулах, 당신은 내 말만 клиенттэй маань 들었으면 хамт байсан 정말로 үзэгчтэй баярлалаа. Бүгдээрээ ирэх саруу сайхан байхыг хүсье. 엄청 원했어요. Дараагийн лайваар дахиад өөр сонирхолтой юм үзүүлэх болно. Түр баяртай.
Шинэ Монголын ноён нэрээр Томбайчаар Илэг Чамцгийн улс баяр Монгол улсын хөдөлмөрийн баатар ерөнхий зохицуулагч Дашдамын Ариун баатар Монгол улсын урлагийн нарийн цэцгэлдэг. Өнөөдрийн Монгол саксонгийн хэмжээнд байна. Спортын алдартай гадна шинжлэх ухаан, эрүүл мэнд, урлагийн салбарын алдар цуглууд одоо хүрсэн эснийг хэд таатаа байна. Монголын хоёр батамшгийн ерөнхий зохицуулагч Шавын хоттой шавар болохын амжилттай үндэс шавар боллоо. Та зааланд олон цагаар хөлсөн урсгалгүйгээр хэвтэж байгаад л хүссэн галбирлаг бие бүтээмээр байна уу? Тэгвэл наашаа анхаарлаа хандуулаарай. Хэвтэж байгаад л булчингаа чангалж өөхөө асах боломжтой соронзон долгионы технологиг танилцуулж байна. Өгцөг болон хэвлийн булчин чангалж өөхөн давхрыг үр дүнтэй хайлуулах энэхүү аппарат маань ердөө 30 минут хэвтгэл таны булчинд 20,000-аас дээш удаагийн хүчтэй агшилтыг өгөх болно. Гол гайхамшиг нь нэгэн зэрэг хоёр үр дүнг үзүүлдэг товчдог бөгөөд булчинг маш хүчтэй ажиллуулснаар булчингийн мас дунджаар 16-аас 19% нэмэгдэж хэлбэрчдэг байна. Үүний зэрэгцээ агшилтын явцад их хэмжээний энерги шаарддаг тул орчин тойрны өөхний эсүүдийг эрчимтэй задалж өөхний цузааныг 19-өөс 23% бууруулдаг нь судалгаагаар батлагдсан байна. Бэлхүүсний тойргоос дунджаар 4 см хасагдах боломжтой. Ганцхан удаагийн оролдонд гэхэд зааланд 2 цаг тасралтгүй гүйж 80 минут тусан цэлж эсвэл 2000 удаа сул болон гидсийн таталт хийсэндээ яг ижил үр дүн үзүүлдэг. Түншлэн 2010 ккал шатаадаг байна.
Мөн энэхүү аппаратанд орсон үйлчлүүлэгч бүртээ арцыг ёроолын булчин чангалах аппарат мөн төлбөргүй орох эрхийг бэлэг болгон өгч байгаа юм байна. Хамгийн богино хугацаанд төгс галбирыг бүтээн дотроосоо ч гаднаасаа ч гэрэлтээрээ. Танд амжилт хүсье. Эрчүүдийн хувьд яагаад зарим үед үрийн шингэний даралт сул байгаад зарим үед хүчтэй цацардаг вэ? Түрүү булчирхай томорсон, үрвссэн үед үрийн шингэний даралт сулрах магадлалтай. Түрүү булчирхайн гөлхөр булчингийн ажиллагааг бид хөгжүүлэх боломжгүй ч арцэг ёроолын булчин хөгжүүлэх боломжтой. Хэрэв арцэг ёроолын булчингууд сайн хөгжсөн байвал түрүү булчирхайнаас ялгарсан шингэн хэлбэрхэн гадагшилж даралт өндөртэй цацагдах боломжтой. You said you like my hair, so go ahead and touch it. You said you like the jumper I wore, so I always wore it. It's really nice to talk to you. It's really nice to hold. 여기 한번 잘라볼까요? 새로운 손님이 들어와 걱정 가득한 얼굴로 문을 여는 순간 따뜻한 공기가 감싸 거울 앞에 앉아 오래 묻어둔 고민들 피부 상태를 보고 숨은 이유를 짚어 피부 분석 하나하나 호르몬도 함께 살펴 내게 맞는 답을 찾아 오늘은 달라질 차례 내 피부를 읽어줘 나만 내 길을 골라줘 부스터와 기기로 내 고민을 풀어줘 눈을 더 빛나게 에스테리션 손끝 따라 내게 맞춘 안내를 받고 무리하지 않게 차근차근 채워가 거친 겨울은 잠에 짓고 지친 톤은 맑아지고 답답하던 마음도 가볍게 풀려가 조심스레 바뀌는 변화 내 안에 여기 한번 잘라볼까요?
Загдаа ингэ бич. Энэ их чиг. Та энэ ч засаж байгаа яриад. Iya. Сайн байна уу? Тий. Би зурагтаар гарах юм байна шүү гинэ. 팬데믹 19 이후에 코로나 때 저는 카페를 하고 있었는데 Би бас нөгөө ковид үед бол кафе ажиллаж байсан. 코로나 때 이제 카페문을 닫게 됐어요. Тийм. Тэгээ ковид үеэр одоо нөгөө хүмүүс гэр орноосоо гарахгүй тийм учраас манай кафе хаагдсан. 그래서 이제 뭐를 할까 고민하다가 Тэгээд би юу хийдэм билээ гэд нэлээд бодоод 이제 제가 이제 벌어놨던 돈도 몇 년 동안 쉬면서 그 돈이 이제 바닥이 났고 тийм. Тэгээд нөгөө ковид олон жил болсон болохоор ингээ мөнгө төгрөгчгүй болсон. Ер нь бизнес бас ер нь бол дампуурсан. 그래서 무엇을 할까 이제 나이도 많고 고민하다가 Тэгээ одоо бол би настаа тэгээ юу хийдэм билээ. Энийг сайн бодох хэрэгтэй их бодсон гинэ. Янсаар бод гэж. 저는 이제 60 би одоо 60 настай. 와우. 그래서 이제 고민하다가 이제 저희 언니 친구분 아는 분이 이제 강요로 이제 길병원에서 절단하라고 했는데 네. 어떤 기계를 쓰고 이제 정상으로 회복됐다는 얘기 듣고 만났어요. Тэгээд тэгсэн чинь манай эгчи нэг найзын эгчин тэгсэн чинь сахарын өвчтөө. Тэгээд эмнэлэгт очиод одоо тэрийг тайруулах ёстой байсан чинь тий хөлөө тайруул гэсэн юм байна. Тэгэнгүүт тэр хүн ингээд өөр нэг аппаратын дээр суугаад зүгээр болсон шүү дээ гэсэн би тийм яриа сонссон гэдэг. 그래서 이제 그분 만나서 설명을 듣고 Тэгээд би тэр хүнтэй уулзаад ямар учраас ягаад та зүгээр болсон юм бэ гэд ингээд асуусан. 이제 나도 그러면 이거를 매장을 찾아서 운영을 해봐야 되겠다. Тийм тэгэнгүүтээ би тэр үед нь энэ хүн ингээ эдгэрч байгаа юм чи би ч гэсэн энэ одоо салбар байгуулад энийг бас ингээд тийм тийм тэгээд би өөрөө ч гэсэн салбар байгуулад би ч гэсэн энэ чинь бас бизнес юм байна. Энийг би бас хийж болох юм байна гэд ойлгосон. 그래서 이제 지금은 두 번째 매장이고 첫 번째 매장을 이제 동인천 쪽에. Тийм би болохоор одоо хоёр салбартай. Нэг нь зүүн Инчонд нэг салбар, энэ болохоор баруун Инчон баггүй. Энэ хоёрдугаар салбар нэг. 4평짜리 자그마한 매장을 얻어서. Тийм би тэгэхээр том биш. 4 пён гэдэг чинь 3.1 нэг 10 хэдэн метр квадрат ийм жижигхэн талбай болоод би тэрэндээ ингээд нөгөө том бишээр ингээ хийд юм аа гэнэ. 네, 이제 운영을 하는데 첫 번째 파킨슨 걸린 분이 오셨어요. Тийм тэгээд би ингээд салбар нэгэ ажиллуулжсэн хамгийн анх Паркинсоны өвчтөй хүн ирсэн гэнэ. 그분이 열심히 한 달 반 만에 이제 혈관이 다 뚫리면서 이제 떨는 분이 떠는 게 이제 최소화하고. Тийм тэгэнгүүт тэр хүн сар хагасын дотор ингээ өдөр болгон сууж яснаа гар хөрөнд салгалаад ингээд юу яадаг хүн байсан. Юм чийж чадахгүй. Тэгсэн чинь тэр нь болцсон гэнэ. 그래서 그분이 이제 광고가 돼서 Тэгээ тэр хүн надад бол их сурталчилгаа болсон. 그 일대 이제 많은 사람들이 막 Тэгэнгүүт тэр хүнийг тэгээ сайжраад ингэсэн гэсэн чинь над руу аюу олон хүн ирсэн гэнэ. 그래서 소문이 나서 Тэгээд нөгөө нэг цуурхал ингээд дамжаад айгүй олон хүн мэддэг байсан. Над дээр бас айгүй олон хүн ирж эмчилүүлдэг байсан. 아픈 분들이 와서 이제 통증도 사라지고 하니까 이제 삶도 행복하게 살고 또 소개해서 Тийм тэгээд ирээд өөрийнхөө өвчнийг эмчлээд тэгэнгүүтээ нөгөө өвчтөн хүн чинь эдгэрхээр айгүй аж жаргалтай болонгуудаа өөр ойр тойрныхоо олон хүмүүст одоо тийм сайн байна гэн ингээд цаасан дамжуулаад хэлдэг болсон. 그래서 사업이 이제 확장되고 막 이제 번져나가면서 이제 본부장까지 왔고 돈도 많이 벌었고. Тийм тэгэхээр би энийг ингээд олон хүнд энэ аппаратаараа дамжуулж эмчилж байгаа мөртлөө би бол одоо өөрийн тогтвортой сайн бизнестэй болсон. Бас би мөнгө олсон хажуугаар нь. Би бас 100 хэдэн метр квадрат том байранд нүүж орж амьдарсан. 그래서 여기 두 번째 매장 찾아서 여기 또 이렇게 새로운 분을 여기서
3월 달에 여기 오픈을 Тийм. Тэгэхээр би энэ 2 дугаар салбараа 3 сард нээсэн. 3 сард нэрээд энд ингээ өвчтөө хүмүүсийг наашаа авчираад эрүүл болгож өгөөд тийм байна. Аа. Монгол 2월 달에 몽골에 오셨잖아요. 1월 달 아니에요? 2월. 1월 맞아요. 그 다음에. 예. 그래서 여기 또 새로운 여기 신안동에 이렇게 좋으신 분을 만나서 아까 얘기했듯이 얼굴들이 밝고 통증들이 사라지고. Тийм. Тэгэхээр би одоо энэ 2 дугаар салбар дээр ингээд энд ирж байгаа хүмүүс маань өвдөлтөнд намдаад, биеийн сайжраад одоо та нарын саяын хэлснээр царай нь одоо гэрэлтэй, өнгөлөг, аж жаргалтай болж байгаа. Би ч гэсэн эндээ баяртай байна. 예. 그리고 사람들한테 사랑을 주고 그런 사업을 하고 있잖아요. 왜냐면 다 아파서 오니까 마음들이 그죠? 어디 어깨 하나만 예. 아파도 이제 삶의 질이 떨어지잖아. 그다음에 온통 한숨이 몸에 자기한테 집중이 되고. 네네. 근데 와서 이제 섬기면서 해서 좋아지면 저도 보람이 있고 또 이제 삶을 또 행복하게 영위할 수 있으니까 돈도 벌고 좋은 일도 Тэгэхээр 하고. одоо би ингээд өөрийнхөө хувьд энэ өвчтөө янз бүрийн одоо мөр гар нуруу өвчтөө янз бүрийн хүмүүс ирж байгаа өвчтөө тэр хүмүүс энд ирээд эрүүл сарвал болоод ад жаргалтай болонгууд тэр хүмүүсийн ад жаргал надад бас ирээд би бас баярлаад тийгээ хажуугаараа ингээд давхар хүнд эрүүл мэнд бэлэглэнгээ би бизнес хийж орлого олдог болсон. 이렇게 너무 좋은 제품을 만들어주신 우리 예. 조연아 대표님, 홍남희 이사님한테 늘 감사하는 마음으로. Тийм тэгэхээр энэ сайхан аппаратыг үйлдвэрлэсэн манай чүү захирал хүн захирал хоёртаа айгу тийм үнэн сэтгэлээсээ баярлалаа гэдэг үгээ бас дамжуулан хэлчихлээ. 그래서 우리 대표가 우리 이제 한국을 넘어 몽골에도 해서 몽골의 많은 아픈 분들한테 영향력을 주고 또 아픈 분들이 희망을 주고 해서 몽골에서도 사업이 번창하길 간절히 소망하고 Тийм тэгэхээр би эцсийн дүндээ бүсэд манай энэ бигор Монголд хүртэл очоод тэгээ Монголд олон хүнийг эрүүл сарвал болгоод энийг оруулж ирсэн та нар борлуулагч маань салбар зөвлөдгийг олон хүн бас шинээр бий болгоод тэгэнгүүтээ эрүүл болгож тэрүүгээрээ хүнд инээмсэгэл аваад тэгж мөнгө олно гэдэг бол энэ ад жаргал байхгүй юу. Тэгэхээр Монголд олон салбартаа болоорой та нарт амжилт хүсье. баярлалаа. 감사합니다. 몽골의 대리점이 많이 생겨서 저희 또 가서 이제 몽골에 또 이제 대리점도 견학하고 그런 이제 날이 오기를 간절히 바라며 이렇게 방문해 주셔서 너무너무 감사합니다. Тэгэхээр Монголд очоод та нар олон салбарууд байгуулаараа тэгээд тэр салбаруудаа байгуулсны дараа биднийг өчгөөд бид нар очоод бас өөрийнхөө туршлага юг хуваалцснаа. Та нарт амжилт хүсье. баярлалаа. 언제 манай Монгол. За сайн байцгаана уу. За бид нар Солонгос бас нэг салбар дээр нэрээд байна. За манай салбар болохоор Солонгос дахь салбар ийм байна. За дотгошоо орж үзье хэдүүлээ. 400 гаруй салбартай юм байна. Тэгээ 400 гаруй салбар нь болохоор зарим нь 안녕하세요. маникюр педикюртэй газрууд бас ийм 만나서 반갑습니다. 우리는 аппаратын дээр сайн суудаг гэж байна. 한국말을 이렇게 잘해. ийм идэвхтэй сайн сууж штэ энэ. 이거를 바른 건강 이 기계를 몽골에서도 ингээд 건강을 위해서 аппаратын дээр сууж байгаа эмээнэр 사람들한테 체험을 ингээд сууцгааж байна. 이제 판매도 Энэ нэг жижиг салбар юм байна. 있습니다. 400 гаруй салбар гэдэг гэж 그래서 шүү. 오늘 여기 와가지고 이게 본사에 갔다가 그래서 여기 체험하는 데가 어떻게 생겼는지 Нэминэр хараа ингээд энэ хөрхөө ийм юмнуудаа түрээд ирдэг гинэ. Энэ дээр ингээд суугаад ийм юмнууд ингээд тэрэн дээрээс түрээд ирцгээдэг гэн. Тэгээ өдөр болго энэ дээр ирж ирээд ингээд суудаг. Ийм хөрхөн жижигхэн газар шүү. Маникюр педикюр ажилладаг хүмүүс хүртэл энэ аппаратыг
айгүйх хэрэгэлдэг суудаг гэж байна. За ингээд шин саргаг. Өөрөөсөө энийг түрүүнд бүр сууж авах. Эдгээр маань дараа нь суухга хүлээгээ сууж байна. Хөрх имэнэр сууж байна да. За ингээд өнөөдрийн танилцуулга маань ингээд дууслаа. Лайва сайн үзээд өдөрөө сайн баярлалаа. Дин аппаратанда суухаас өмнө хүнээр төвшүүлээд орж гарахтаа их хэцүү түнх их өвддөг байсан. Тэгээд энэ аппаратыг сайн гэдгүүлээд энэ аппаратанд одоо 3 сар сууж байна. 3 сар суусны үр дүнд би одоо хүнээр төвшүүлэхгүй миний одоо өвддөг түнх зүгээр болоод хөнгөн шингийн сайхан үр дүн их сайн Үр дүн гарсан байна л гэдэг. Тэг үр дүн мэдрэгдэж байна. Энэ аппарат ер нь хүний эрүүл мэндэд их тустай аппарат юм байна шүү. But if it's you, there's nothing I won't do. And giving up, there's nothing I won't prove. I'll always say. Woke up late, missed the morning glaze. But the sunlight hits in so many ways. Grabbed my shades and hit the streets, no plan. Chasing vibes like seashells in the sand. Radio hums a tune I can't name. Crooked smiles, crashing waves, no shame. La nuit tombe sur nos voix. Un dernier mot, juste toi et moi. Le monde dort mais pas nos cœurs. За сайн байцгаана уу? Мегор хэрэглэгчтэй энэ өдрийн мэндийг Солонгос улсаас мэдчилж байна. За бид нар өнөөдөр ингээд мегор үйлдвэртэйгээ танилцах гад Солонгос улсад ирсэн байгаа. Одоо та бүхэнд үйлдвэрээ танилцуулъя. 안녕하세요. 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 예. 네, 답답말을. 비고로 오신 것을 환영합니다. 네, 만나 비걸 간판 도리스 ирсэн танарт баяр хүргэе. 답답말을 우리 нөө. 저 비고로 비너 간판입니다. А энэ бол манай компани одоо сурталчилгааны 그리고 이제 저희가 대한접시사에서 사회공헌은 우리 회사로 이렇게 명명이 돼서 тийм. Тэгэхээр Солонгосын улаан загалмайн нийгэмлэгээс манай бигор зөв эрүүл мэнд
нэмэх гэсэн энэ аппарат нийгмийн сайн сайхны төлөө их үйлс хийж агаад энийг биднэрт өгсөн юм аа гэдэг. Энэ манай 그리고 저희 이제 비고르 로고고. энэ бол Vigor гэдэг манай компани лого байгаа юм. 그래서 비고르 바른 건강 플러스입니다. Тийм, манай компани яг бүтэн нэр болохоор Vigor зөв эрүүл мэнд нэмэх гэсэн утгатай. 그래서 비고르 뜻은 Vigor гэдэг утга нь болохоор нөхөн сэргээх. 정력이란 뜻이고. 예, нөхөн сэргээх гэсэн утгатай. 예, 깊은 의미에서는 부활이란 뜻입니다. Гүнзгий утга нь юу вэ гэхлээр Vigor гэдэг утга нь дахин төрөх гэсэн утгатай. 그래서 저희 비고를 쓰고 건강하니 재생을 하는 뜻이에요. Тэгэхээр манай Vigor эрүүл мэндийн аппаратыг хэрэглээд эрүүл болоод дахин төрөөрөө гэсэн утгатай юм байна. Тийм бэлэг дэмбэлтэй байгаа. 아시아 로아스 인증 기업이라고 해서 저희들에게 상패를 энэ нөгөө Азийн Лохос гэдэг бүтээгдэхүүн одоо зөв сайн бүтээгдэхүүн хийдэг компаниудад ордог сертификат болгодог. Бид нар тэндээсээ бас энэ баталгаажсан сертификатыг аваад эрүүл мэнд хэрэгтэй бүтээгдэхүүн гэдэг сертификатыг авсан юм аа. 그래서 저희 사무실로 안내해 드리겠습니다. 네, одоо манай офисруу офисыг танилцуулъя. 이거는 저희 이 영업 신고증인데 건강기능식품. Энэ болохоор эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэсэн авсан энэ зөвшөөрлийн сертификат нь байгаа юм. 그리고 이제 방문 판매 신고증. Тэгэхээр энэ нөгөө бүтээгдэхүүнээ зарж борлуулах ирэх байгаа юм. 저희 회사 энэ манай компани аж ахуйн нэгжийн гэрчлэгээ улсын бүртгэл бүртгэгдсэн. 그리고 이제 방문 판매. Тийм тэгэхээр энийг бас хүмүүст яваад танилцуулаад юмаа зарж байсан гэсэн бас тусгай зөвшөөрлөө. 기타 다른 허가증이랄지 특허증은 책자에 기재가 되어 있습니다. Тэгэхээр бус тусгай зөвшөөрлүүд бүх юм нь одоо манай сэтгүүл дээр бүгдээр гарсан байгаа. тэрийг харж байна. 저희가 현재 사무실로 쓰고 Тийм одоо бид нар энийг офис манайх ингээд 그리고 제1 공장으로 제가 안내해 드리겠습니다. Тэгэхээр одоо манай анхны үйлдвэрлэлөө танилцуулъя. Вау. агуулах. 기존에 처음에 이 좁은 공간에서 저희들이 생산을 бид нар хамгийн анх одоо бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж ирэхдээ энэ жижиг зайнаас эхэлж ирэх. 그래서 энд бид нар бүх бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд Солонгосын бүх орон нутаг руу эндээс хүргэлтийг хийв. 그리고 이제 전국의 대리점이 많이 시설을 갖추고 평생이 되다 보니까 제2 공장으로 저희들이 тэгээд бид нар одоо хэрэглэгчид олон болох хэмжээгээр том үйлдвэртэй болох шаардлагатай байсан учраас бид нар 2 дугаар үйлдвэртэй болсон. Тэр нь бол энийг бодоход айгүй том. 그래서 현재는 각 대리점에서 이제 택배를 보내는 지금 장소를 활용하고 Тийм тэгэхээр энэ үйлдвэр бол одоохондоо ингээд нөгөө бид нар борлуулдаг цэгүүд рүүгээ эндээс шуудангаар хүргэлтээр шууд хийдэг. 그리고 이제 저희들이 어떻게 보면은 굉장히 특허라고 볼 수 있는데 저희들만의 창작을 만들어서 체험할 때 Тийм яг хөө энэ бас манай нэг бүтээгдэхүүний онцлог гэж нэрлэх юм уу? Энийг яагаад гэвэл хүмүүс аппаратн дээр сууж байхдаа хоёр хөлөө хоёр тишээ салахгүй хооронд нь нийлүүлэхгүй тул энийг хоёр өвдөн дээрээ тавиад аппарата дээр сууж байхдаа хэрэгэлдэг. Энэ болохоор аппаратны 그리고 이제 저희 제품이 우리 몸을 건강하게 해주는데 좀 제품이라도 소중히 다뤄야 되겠다 해가지고. Тэгэхээр манай аппарат чинь бидний биеийг эрүүл сарууд болгож байгаа шүү дээ. Тэгэхээр аппаратаа бас бид нэр хайрлах хэрэгтэй. Аппаратны доотлолд энэ болохоор нэг талдаа хөлтөө, нэг нь юм болохоор доогуур нь ингээд агаар чөлөөтэй сэлгэх үүднээс энийг аппаратынхаа доор тавьдаг юм аа. 그리고 이제 저희 1공장에도 물론 마찬가지지만 이렇게 재고를 많이 저희들이 지금 갖고 있고 가장 중요한 또 이 공장에는 많은 지금 제품이 저희들이 저장이 되어 있습니다. Тэгэхээр энэ манай нэгдүгээр юу болохоор бид нар энийг голцоо одоо үйлдвэрсэн бүтээгдэхүүний эндээ байж байгаа нөгөө гадагшаа явуулдаг болсон гэсэн шүү дээ. Тэгэхээр энд бол ингээд зөндөө бэлэн болсон аппаратнууд ингээд байнга байж байгаа. 그리고 저희 회사에서는 비고르 바이오 고주파 이외로 소품을 해서 다양한 준비를 하고 있는데
제가 제품 하나를 좀 소개를 해드리겠습니다. Тэгэхээр манай компани зөвхөн энэ хөлний аппаратыг үйлдвэрлэдэг биш, бас нэлийн хэдэн төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Тэрнээсээ нэгийг та нар жишээ олгож тайлбарлаж өгье. 이거로 신비석이라고. Тэгээ энэ бигор гайхамшигтай чулуу гэсэн тийм нэртэй. 그래서 다양한 광물질을 합성을 해가지고 만든 Тэгэхээр энэ 제품입니다. чулуу нь болохоор байгалаас ингээд нэг чулуу биш. Дотор нь одоо хүний биед хэрэгтэй одоо германиум тэгээд хаш одоо янз бүрийн одоо хэрэгтэй чулуунуудыг энэ дотор нэгтгэхэд ингээд ийм аргаар ийм чулуу гаргаж авсан. 사용 방법은 Тэг хэрэглэх арга нь болохоор нөгөө цахилгаан пэйж байдаг штэ. Тэрэнд бол 4 минут эргүүлэхэд болно. 가열했다가 자기 아픈 부위 좋지 않는 тэгээд дараа нь одоо өвддөг эрхтнүүд дээрээ одоо гидс мөр хөл өвдөгч байд юм уу? Тэр өвчтэй газруудаа энэ чулууга тавьдаг юм 이걸 뭐 3, 4분만 얹어 놓으면은 Тэгэхээр нэг 3 4 минут тавихад одоо өвдөлт намдах тэгээд хүний биед халууныг шууд мэдрүүлдэг учраас айгүй үр дүнтэй. 그리고 혹시 저녁에 주무실 때 이 겨울철 특히 겨울철에는 이걸 4분 동안 이 가열을 했다가 발 밑에 이게 두고 자면은 아침까지 이불 안이 뜨뜻하니 굉장히 좋습니다. Тэгээ ялангуяа өвлийн үйлрэлт одоо цахилгаан зууханда 4 минут халаачаад өөрийнхөө унтгаж байгаа хүнжил дотор оруулалт тавьж байгаад хөлнийхээ харалтаа байлгаад ингэх юм бол өглөө хүртэл дулаахан гүн ойртой унтах боломжтой. 그리고 더 효과를 내려면 두 개를 사용하면 참 좋아요. Тийм. Яг хоо илүү үр дүнтэй болгоё гэвэл 2 чулуу хэрүүл бүр их зүгээр. Нэг нь болохоор 하나는 이 발 밑에 놓고 자면은 아침까지 숙면을 취할 수가 있어요. Тийм. Тэгэхээр нэг чулууга одоо өөрийнхөө зүрх бөөрийн харалтаа нэг чулууга тавиад нэг чулууга хөлнийхөө уулны тэнд тавиад ингэх юм бол өглөө хүртэл гүн ойртой сайн унтаж амрах боломжтой. 그래서 일상생활에서 아주 편리하고 아주 필요한 제품입니다. Тийм. Тэгэхээр хүмүүсийн өдөр тутмын амьдралын нэг салшгүй одоо энийг аваад хэрэглэж байгаа хүмүүс бол ерөөсөө нэг салшгүй хэрэглэн болд юм аа. 그래서 전자레인지에 이거를 그냥 넣으면 안 되고 нөгөө цахилгаан зуухандаа хийхдээ заавал энэ уутан дотор нь хийж агаад ингээд уутаа уяад 4 минут байлгаараа дангаар нь чулууга хийхгүй шүү. 그래서 이걸 이렇게 보자기 안에 넣은 다음에 전자레인지에 넣습니다. Тэгэхээр заавал чулууга уутанд нь хийчээд дараа нь цахилгаан зуухандаа хийж 4 минут эргүүлнэ шүү. Энийг заавал дагаарай. 그래서 이게 그냥 이것만 냈을 때는 손이 뜨거워서 낼 수가 없어요. Тийм. Ягаад гэвэл дотор юуг ингээ гараараа халаасныхан дараа барих боломжгүй гар түлэгдэх амар халуун байдаг учраас. 그래서 이거를 전자레인지에 같이 넣어도 Тийм. Ягаад гэвэл энэ гадна талын ууттай цуг цахилгаан цогоонтой ихэд ямар ч асуудал байхгүй. Хүн өөрөө энийг халсныхан дараа ууттай бариа явахаар хүний гаранд халуун өргөх түлэгдэх ямар нэгэн байхгүй учраас ингэж хэрэглээ зөв байгаа. 저희들이 이게 배치가 돼 있어요. Тийм. Тэгээд энэ дотор талд нь үзэх юм бол ингээд тайлбартаага яаж хэрэглэх үү гэсэн тайлбар нь байж. 몽골 나갈 때는 몽골어도 되나요? 자, 그러면은 몽골에 예를 들어서 몽골에 나가면 저희들이 전체적으로 몽골 글씨. Тэгэхээр бид нар Монгол руу одоо энийг мэдээж авч борлуулъя гэх юм бол бид нар тайлбарыг бүгдийг монгол хэл дээр эндээсээ бэлдээд өгнө компаниас. 그러면 이게 몽골에 들어왔다고. 얘기해줘야지. 지금 몽골에 들어와 있잖아요. 예, 들어갔다고 말씀해 주시고. 네, 현재 저희 제품이 몽골에도 지금 아주 잘 사용하고 있습니다. Тийм, Монголд одоо бас энэ манай чулуунууд таид авсан шүү дээ. Одоо энийг бас хэрэгжилж байгаа хүмүүс нь айгүй ам сайтай сайн байна гэдээ бүгдээрээ магтж байгаа. 자, 그리고 한국에 저희 대리점이 간판을 정식적으로 하고 있는 데가 한 120군데 정도 됩니다. 이거 신비석. Одоо тэгэхээр Солонгост манайх бол одоо бидний энэ үйлдвэрлэсэн хөлний аппарат, энэ чулуу энэ тэрийг хэрэгжилж байгаа газар нэг 120 салбар байгаа. 그리고 샵앤샵 개념, 샵앤샵. 그래서 2개, 3개 이렇게 해서 뭐 네일 아트 같이 아니면 얼굴에는 피부샵이라든지. Тэгэхээр Солонгост бол 2대, 3대 정도 되는데 гоо сайхны газрууд одоо хүмүүс маникюр хийдэг газар тийм газрууд бол нэг 2-3-ыг аваад хүмүүст нь ингээд хүлээж явахдаа хүмүүс хурууга янзлуулж явахдаа бас энэ аппаратн дээр хэрэгэлдэгэ. Тэгээ ер нь бол энэ үр дүн сайтай байна гэд хүмүүсийн сэтгэл их өндөр байгаа.
그런 데까지 합치면은 한 전국적으로 한 400여. Тий, яг хоо тэр 2 3 аппараттай энэ газрууд тэр гоо сайхны салон тэр хумс арчилгаа эдрийг оруулах юм бол ер нь нийлээд нэг 400 гад газар гэж тооцоход болно. 몽골에도 이마트에 있잖아요. 몇 호점인지? Монголд болохоор E-Mart-ийн E-Mart 2-ын 5 давхарт байгаа. Хорооллын E-Mart. E-Mart чинь тэгээд өшөө бас олон аймагуудад байгаа. Тэрийг бол бас хэлчихэж болно тий. Бор өндөрт байна, Хинтид байна, Өмнө говьд байна, Дарханд байна. Өшөө чинь хаана байгаа? Голдон Будда. Голдон Будда гэдэг нөгөө зайсангийн тэнд бас нэг эмнэлэг дээр гоо сайхны эмнэлэг дээр энэ аппаратыг бас хэрэгжилж байгаа тий. Та нар ингээд хэрэгтэй бол одоо манай загдаа 페이지 руу ингээд яриад асуугаарай. 작은 욕심 뭐냐면 올해 안에 몽골에 한 50집이 생겼으면. Тийм тэгэхээр миний нэг жижигхэн хүсэл байна. Монголд одоо мэдээж цөөхөн байгаа салбарууд нь. Гэхдээ ядахтаа нэг 50 салбартаа болчиход энэ миний бас жижиг хүсэл байгаа маа гин тий. 아무튼 저희 비고르가 그래서 CTR. 네, CTR LCC 회사예요. 주식회사예요. 예. 몽골의 공식적인 유통업체가 CTR LLC와 정식으로 계약해서 현재 유통하고 있습니다. Тийм тэгэхээр бид нар Монголд бол албан ёсоор CTR гэдэг компанитай албан ёсны гэрээ байгуулад энэ компани бол манай аппаратыг үйлдвэрээс нь шууд нийлүүлдэг борлуулагч компани юм аа. 그래서 저희 비고르 본사에 직접 이렇게 방문하셔가지고 너무 지금 감사하는 그런. Тийм тэгээд манай энэ компани маань одоо бас Монголын хүн амын эрүүл мэндийн төлөө хичэн цэцгээд шууд манай компанид найлчилж ирсэнд нь бид их баяртай байна. Чи очиж би байж. 그리고 저희가 원래 그러면 대리점하고 판매 사원을 얼마 정도 늘릴 계획이에요? Тийм одоо энэ ингэж бүгд зураг нь гарч байгаа байхгүй. Тэгэхээр яванда та нар энэ захирал болохоор нэг миний жижигхэн хүсэл байна. 50 салбартаа та нар эхний удаа болов гэж би хүсэж байгаа маа. Энэ жилдээ та нар хэдэн салбартаа болох вэ? 그 50개 그 대리점을 만들 그 노력한다고. 근데 한국에는 그래서 몽골에 그 무슨 말을 생각하는 말을 이제 자기들이 생각을 하면은 그 소원이 이루어진다는 말이 있어요. 그래서 50대 대리점을 하겠다고. Тийм солонгост болохоор энэ бигор хөлний аппаратыг аав ээжтэй бэлгэлдэг бас хурим найр хийж яхад энэ аппаратыг бас одоо эн чинь нөгөө өдөр тутмын хэрэглээ яг л цахилгаан бараа одоо нөгөө хөргөгч угаалгын машинтай адилхан өдөр тутам хэрэглэдэг учраас энийг бас нөгөө солонгосууд би эндээ бэлгэнд бас их өгдөг. Монголч бас тэгэж би энийхээ эрүүл мэндийг дэмжүүл их сайхан байна. 그 얼마 전에 젊은 사람이 결혼하는데 결혼 혼수품으로 그 미국 기계를 우리가 선물해 줬다고. 왜냐면 사람이 건강해야 오랫동안 살 수 있고 그 좋은 일을 할 수 있잖아요. 그래서 한국에도 돈을 물려주는 게 아니고 예. 건강을 물려주는. Тийм солонгост болохоор мөнгө өгөх биш эрүүл мэндийн бэлгэлэх гэдэг тийм зарчимтай гэнэ. 또 저기 하나 있어요. 한국에 노인정에 예. 이 노인 건강을 위해서 지금 납품을 계획 중에 몇 군데인지 하고 있어요. Тийм солонгосоос нөгөө ахмадын сувлал тэр газруудад бол нэлийн хэдэн газруудад энэ бас хөлний аппаратыг тавьсан. Тэд нар бол айгүй сэтгэл өндөр байна. 그 몽골에서 그 군식 죽은 캡이 2월 달에 했었잖아요. 예.
그래서 지금 2월부터 5월까지 우리가 이제 기계를 알려주기를 위해서 그냥 모래 체험을 했습니다. 그래서 우리가 지금 이 기계를 자기들이 우리가 직접 체험을 하고 이제 아주 좋은 결과들이 나왔고 그리고 우리한테 와서 매일 체험하고 건강해지고 있는 분들한테 더 감사합니다. 우리 몽골에서 가죽 기계 한 대 사고 자기들이 이제 매일 체험하면서 그리고 애들 있잖아요. 어른 애들까지 다 하고 있습니다. 그리고 우리 가족 막내딸이 조금 문제가 있었는데 그래서 지금 이 기계를 사용하면서 뭐로 가라되는 많이 나오고 우리 막내딸이 아픈데 요새는 이제 사람들하고 대화할 쪽에 하는 행동하고 많이 좋아졌다고 진짜 감사하고 있습니다. 있어요. 그거는 좀 이따가 한국에 와서 검사한다고. 이거 어떻게 사상세랬다. 히든 살인 나라 신지가 오기 시대. 그리고 이 기계를 몽골에서 사용하면서 건강하게 할 수 있게 만들어줘서 여기 계신 사장님들께서 처음부터 다 감사합니다. манай Монгол руу явуулдаг байна. Монгол орчуулгатайгаа. Харин гоё. Манайхан бас өнгө асуудаг болохоор цагаан өнгө үе төлчлэгээний цагаан манай байгаа. компани дээр ажиллаж байгаа та нарт баярлалаа. Бид нар бас гарын бэлэг бэлдсэн. 그래서 선물을 오늘 드리는데 소중히 간직하고 몽골에서 잘 살고 바랍니다. Тэгэхээр өнөөдрийн өгсөн бидний сэтгэлийн бэлгийг та нар Монголд аваачаад энийг үргэлж өдөр тутамдаа байнга хэрэглээрэй. Баярлалаа гэх. Ямар гоё юм бэ. Вау. 그리고 여기 회사에 방문하는 여러분들한테도 이런 좋은 선물도 앞으로 계속 드릴 거잖아요. 예. 그래서 지금 나 목대를 뒤로 가서 앉을게. 오케이. 피부로 그러면은 자, 미국이 직접 가는 파이팅. 피부로 몽골 파이팅!
해석은 체험할 때 가려놓고 꼭 배에다가 하면서 같이 사는 거예요. 이니 번째를 사는 거가 아프라딘 데를 선정시대. 이때 이니가 각자 자 이승대에 대해 서울에 봐도 우리 교수 알시죠? 그래서 그렇게해서 많은 거를 누는 알아야 되니까 그래서 몽골에 갔던 사람들은 다 몽골에 그런 걸 하고 너무 좀 다시 막 하던 수도 왜 그때 아까 위에 하다 사무실에 또 사무실로 За манай Vigor үйлдвэр ийм гоё үйлдвэр байна. Манай орон нутгийнхан орон нутаг салбарууд өөр их болоод бүгдээрээ ингээд гоё дахиад дараа Солонгосоор хамт аялах нэ. Хамт үйлдвэртэйгээ танилцаа явах нь шүү. Энэ чулуу айгу гоё байсан юм шүү. Бид нэрээ сайн мэдхгүй байгаа гэсэн. Чулууны ингээ хоёр давхар үйлдвэрийн офисөнд орж ирлээ. Вау, ийм гоё олон гардаг юм байна штэ надаа. Радгууд маань ийм гоё өнгөтэй. Ийм өнгөд байна штэ. 어떤 이 나이가 무슨 소리지 온 거죠? 저희가 지금 국내에서 상을 많이 받았어요. Тийм бид нэр одоо солонгос дотроо айгүй олон одоо шагналууд авсан. Жишээ нь энэ юу вэ гэвэл 2003년도에 중앙일보에서 개최하는 고객 브랜드 대상을 받았습니다. тийм тэгэхээр солонгост одоо том сонирхлуудын нэгд ордог 중앙일보ගේ өдөр тутмын сонин баггүй. Энэ солонгостой дээгүүр ордог сонин. Энийн 23, 24, 25 он 2004년 хамгийн эрүүл мэндэд хэрэгтэй сайн бүтээгдэхүүн гэдэг шагналыг ингээ 3 жил дараалсан бид нар авсан. 2005년 예. Энэ хамгийн дээд 25 он. 3연속 저희가 대상을 받았습니다. Тийм. Тэгэхээр энэ бол бас бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хэрэглэдэг компаниудын бол нэр хүндтэй шагналын нэг байгаа юм. 3 жил дараалал 그리고 тагсан шүү 저희가 дээ. 지금 이제 모델로 이렇게 해서 샘플로 해서 지금 각 좋아하는 색깔들로 Тэгэхээр бид нар бол энэ 지금 аппаратаар бас хүмүүсийн өөрсдийн дуртай сонголтыг наривжуулах үүднээс нэлийн хэдэн төрлийн өнгийг эндээс хийсэн байгаа. Тэгээ хүмүүс өөрсдийнхөө дуртай аппаратуудын өнгийг эндээс сонгож авч байна тийм ээ. 그리고 지금 저희가 한국에서 의료기는 보건 쪽으로 해서 보건복지부 장관 대상을 받았어요. Тэгэхээр бид нар бас энэ нөгөө эрүүл мэндэд хэрэгтэй хамгийн сайн үр дүнтэй аппарат гэдэг үүднээс эрүүл мэндийн яамны сайдын одоо том шагналыг бас авсан. Энэ нь болохоор 2024 그리고 여기는 아까 정문에서 소개 못한 저희들 허가증이랄지 특허증 여기에 지금 다 기재가 되어 있습니다. хэлж чадаагүй байсан бидний тусгай зөвшөөрлүүд энэ патент хэрэгтэй байхгүй юу? Энийг одоо өөр газар өөр хүн хийх юм. 상장하고 энэ даасан шагнал тусгай зөвшөөрлүүд нь энэ доор байгаа юм. Тэгээ 2024 оны үед одоо тий эрүүл хэв маяг доктортой хөгжлийн нийгэмлэгээс энийг болохоор одоо биеинд хэрэгтэй сайн аппарат хүнс бүх юм үйлдвэрлэдэг компаниудад өгдөг тусгай сертификат байгаа юм. Энийг бид нар бас авсан байгаа. 이제 횟수가 다릅니다. 그래서 저희 고객 브랜드 대상 2024. Одоо энэ болохоор хэрэглэгчдийн хайрыг хүлээсэн тусгай брэнд гэдэг бас шагналыг бид нар 2024 онд авсан. 그리고 이제 이 지도는 энэ газрын зураг болохоор ямар өчтэй юм бэ? Энэ болохоор дэлхийн газрын зураг байна. 세계 지도인데 전 세계에 저희 비고르가 입점을 하기 위해서 저희들이 만들어 놓은 거예요. Тэгэхээр бид нэр энэ газрын зургийг яагаад хийсэн бэ гэхээр дэлхийн бүх орнд бидний эрүүл мэндийн энэ аппаратаа бүгд нь өгж хүмүүсийг эрүүлж ирэх юмсан гэж хүссэндээ энэ газрын зургийг хийсэн юм аа.
그래서 가장 사랑하는 나라 몽골 지금 제가 이렇게 표시를 해놨습니다. Тэгэхээр бидний хамгийн хайртай улс бол Монгол. Тэгээ энэ газрын зураг дээр маань Монгол одоо тэмдэглэгдсэн байна. 그리고 이거 хийсэн байна. 그래서 지금 현재 몽골에서 이렇게 오셔가지고 견학을 하고 있는데 너무너무 감사 말씀드립니다. Тий, одоо тэгээд Монголоос манай компани албан ёсны борлуулах CTR-ийн маань хурж ирээд бид нартай уулзаад үйлдвэрийн минь сонирхоод айлчилсанд бид нар үнэхээр сэтгэл өндөр баяртай байна. 그래서 우리 저 총파님을 비롯해서 또 사모님, 또 판매하시는 뭐 사장님, 그래서 제가 개인적으로 환영의 박수 드리겠습니다. Би одоо хамгийн анх энийг Монголд оруулж ирсэн CTR компани захирал инкубатор баяр цэцэг мөн одоо борлуулалт хариуж байгаа захирал заг дарагчаа та нартай хувийн зүгээсээ бүгдд нь баяр хүргье. Бас одоо бид нарыг анх санал болгосон нам сандэ захиралтай бас баярлалаа. Тэгээ бид нарыг энэ аппаратыг хэрэгжилж эрүүл саруул болоход хүчин зүтгэж биднэрт боломж олгосон зөв эрүүл мэнд нэмэх энэ компани хоёр захиралтай баяр хүргье. 우리 기계로 인해서 그렇게 많은 시험 사례가 나와주고 진짜 감사한 일이 많아서 너무 저희가 더 감사하고 그 아픈 자녀분이 그렇게 건강해져서 너무 내가 최고로 내가 울컥할 정도로 너무너무 감사해요. Тэгэхээр би манай энэ аппаратыг хэрэглээд Монгол гарч байгаа тэр үр дүнгуудыг сонсоод би үнэхээр сэтгэл өндөр байна. Ялангуяа санаа бага охин энэ аппаратыг хэрэглээд тийм сайхан үр дүнгууд гарсан би үнэхээр нулимс гартлаа баярлж байна. Үнэн сэтгэлээсээ. 그리고 막내잖아, 막내. 아까 그 막내 그 이야기를 들었을 때 제가 만약에 여자였으면 울었는데 여자예요. 내가 сая танаа бага охины талаар бид нэр сонссон. Тэр юуг чинь сонсоод би хэрэг эмэгтэй хүн байсан бол уйлах байсан. Би эрэгтэй байсандаа л нулимсаа байлаа. 내가 남자이기 때문에 눈물을 못 흘렸는데 우리 홍 이사님은 여자이기 때문에 Тэгэхээр би эрэгтэй хүн болсон учраас арай сэтгэлээ бариад уйлж чадсангүй эр хүн чинь арай хатуу штэ. Тэгэхээр манай эмэгтэй захирал маань үнэхээр нулимс гаргасан. Тэгээд үнэхээр өмнөөс нь би та нарт эсэргээрээ баярлалаа гэж хэлмээр байна. 그래서 비고르는 건강을 전달하는 기업입니다. Тийм. Тэгэхээр бигор гэдэг бол эрүүл мэндийг одоо бие биендээ түгэх тийм одоо бэлгэлтэй юм аа. хайр түгэхтэй. хайрыг эрүүл мэндээр дамжуул хайраа түгээе. 조만간에 곧 몽골 제가 방문하겠습니다. Тийм. Удахгүй ойрын хугацаанд бас Монголд очино. 그때 한번 또 다시 봬요. 여러분들 같이 대리 좀 그렇죠. 이 누구는 원스고 좀 해주죠. 예. 그렇게 할게요. 그리고 이 비걸 기계에 그 세 가지 그 전점이 있었잖아요. 그거 잠시 그것만 이야기해 주세요. 예. 정말 좋은데요. 자, 우리 비고르를 사용하면은 분명한 효과가 있습니다. манай 비걸 аппаратыг хэрэглэхэд мэдээж үр дүнтэй. 첫 번째는 нэгдүгээрт 몸 안에 있는 염증이 제거가 돼요. тэгэхээр нэгдүгээрт нь юу вэ гэхээр биеийн дотор байгаа хорыг бүгдийг гадагшлуулж өгнө. хоргүйжүүлэх үйлчилгээ. 그리고 두 번째는 몸속에 있는 노폐물, 독소가 배출이 됩니다. Тийм. Тэгээд биеинд байгаа хорууд бүгдээрээ гадагшин гарна. 그래서 가장 중요한 세 번째가 뭐냐면 우리 몸 안에 있는 냉기, 쉽게 말해서 냉이 몸 안에서 몸 밖으로 배출해주는 그런 Тийм. Тэгээд манай эн чинь нөгөө цусны эргэл сайжруулад хүний биеийг өөрөөр нөхөн төлжүүлээд ялангуяа 3 дахь нь юу вэ гэхээр одоо өөр тийм аппаратууд хүний биеийн тэр хүйтэн одоо монголоор бол бадгана гэж ярьдэн штэ. Тэрийг гадагшлуулж өгч чаддгүй. Манайх болохоор юугаар гардггүй гэхээр хумс шилэн хүзүү байгаа штэ. Тэр хэсгээр одоо хүний биеийн тэр хүтэн гадагшилж өгдөг. Хүний бие дулаан байж, цусны эргэл сайн байж хүний бие ирүүлж штэ. Тэгээ энэ аппаратны бас нэг онцлог юу вэ гэхээр хөлийн уулнаас 1 градусаар нэмэгдүүлэхэд цусны дотор 1 секундэд 500 мянган удаа одоо давтамжийг бий болгоод өрөлт үүсгээд хүн 2 гараа өрөхөд яадаг байлаа. Дулаан үүсдэг. Тэрнтэй адилхан цус эргэлт сайжраад халуун болно гэдэг чинь цусны дотор байгаа бүх одоо бохирдол,
холестерин одоо тэрийг бүгдийг гадагшлуулж өгнө гэсэн. 가장 중요한 우리 신체에서 가장 중요하고 병이 우리한테 들어오기 전에 뭐가 중요하냐면 체온을 올려주는 게 가장 중요합니다. Тийм. Тэгэхээр хүн өвдснийхаа дараа биш, өвдөхөөс өмнө бие одоо нөхөн сэргүүлж одоо өрчсөн сэргийлэх нь хамгийн чухал юм байна. Ягаад гэвэл хүний биеийн дотор цус одоо халуунаар ингээд чөлөөтэй бие гүйжиж хүний бие өөрөөрөө нөхөн тэлжүүлж эрүүл байх хэрэгтэй юм аа. 그래서 비고르는 열을 만드는 제품입니다. 열을 Тийм. 만드는 Vigor гэд манай энэ аппарат болохоор биеийн дотор халууныг одоо би өөрийгөө дотроос үйлдвэрлэснэ л гэсэн үг. 표현이 적절한가는 모르겠지만은 만들어진 것하고 만드는 거라고는 차이점이 있어요. Тийм. Тэгэхээр одоо эхлээд ингээд хийцэн юм биеийн дотор ороод шууд өөрийгөө нөхөн төлжөөж тэр үйлдэлийг хийнэ гэдэг бол хоорондоо айгүй асар ялгаатай юм шүү. 기존의 모든 제품은 열을 만들어서 우리 몸에 넣어주는 Тийм. Тэгэхээр яг урд нь үйлдвэрлэсэн аппаратууд болохоор яадгүй гэхээр тэр аппарат нь өөрөө халууныг үүсгээд тэр халуунаараа хүний бие гаднаас нь халаадаг байхгүй. Манайх болохоор хөлийн уулнаас шууд нэмэх хасах хоёр зэнгээр нэг хөл нь нэмэх нөгөө хөл нь хасах зэнгээр биеийн цусны эргэлтийг сайжруулад хүний бие өөрийгөө нөхөн төлжүүлэх боломжтой болдог юм аа. 근데 저희 비고리 제품은 열을 몸 안에서 만드는 Тийм. Манай энэ аппарат болохоор хүний бие өөрийгөө дотроос халууныг үйлдвэрлэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ одоо халуун үйлдвэрэхэд явцын донд ганц юм нэмчихээ л та. Одоо хавдрын эмчилгээ энэ биеийн дотор халууныг нэмэх замаар одоо хавдрын эсүүдийг устгана гэдэг 42 градус тэрнээс дээш бол хавдрын эсүүд устдаг байхгүй. Тэгэхээр бид нэр энэ аппаратанд өдөр болгон суугаад авах юм бол хүний бие өөрийгөө цусаа ингээд бүлээцүүлээд халуун болгоод цусны 1 секундэд 500 мянган удаа тэр одоо үрэлтийн тэр давтамжийг үүсгэж хүний биеийг өөрийн тэр дулаанаар эмчилнэ гэсэн үг юм аа. Тэгэхээр та нар минь энэ аппаратыг одоо өөртөө аваад хэрэглээд үзэх юм бол ядахтаа хурж ирээ та нар эхний удаа үзээрэй. Тэгэх юм бол ямар мэдрэмж төрхийн хэдэн хоногийн дараа та нарын илт мэдэгдэх болно. Тэгээ бас энэ дээр суусан хүмүүсийн үр дүнг бас сонсороо. 그래서 비고르 제품은 순수하게 100% 한국에서 제조해서 한국에서 만든 제품입니다. Тэгээ энэ болохоор 100% Солонгост үйлдвэрлэсэн аппарат шүү. Ямар нэгэн өөр орны ямар нэг юм байхгүй 100% Солонгост үйлдвэрлэсэн энэ аппаратын хамгийн гол онцлог юу вэ гэхээр 150 ваттаар хүчээр хүний биед одоо дулааныг нэмэгдүүлэх үйл ажиллагаа хийдэг. Энэ нь болохоор ямар учиртай вэ гэхээр хүний биеийг өөрөөр нь нөхөн сэргэнэ гэсэн. Бус аппаратууд болохоор 250-400 ватт байдаг. Тэр нь болохоор хит их өндөр хүчлээр яах юм бол яах вүлээ? Одоо царай харлах юм уу? Өөр ямар нэгэн одоо сөрөг үр дүнгууд гардаг. Ялангуяа эрэгтэй, эмэгтэй хүмүүс одоо нөхөн төлжих чадвар алдагддаг юм аа. Ягаад гэвэл дээр үед бас эдгээр ярьжсэн л дээ. Тэр танаас богино 연날에 돈잎 운동할 적에 어떤 전접하러 하는데 어떤 결과가 하는지 그거를 좀 근데 그건 이제 빨리 끝내지. За яг хөө тэр юуг бид нараас танаас нэмээд хийчих. Нөгөө хит өндөр юугаар цохихлээр хүн явандаа царай харлна. Тэгээд хэсэг зур ингээ юу яснаас хүний одоо зөв эсүүд бас өгдөг. Сүүлдээ дараа нь тийм хүмүүс нөхөн үржих чадваргүй болдго юм аа. Манай аппарат бол тэр нь 150 ваттаар яадаг учраас ямар нэгэн биеинд өөрөөр нөхөн сэргийх одоо 91-ээсээ дахин төрөх одоо үйлчлэгээ үзүүлдэг юм аа. 그래서 저희가 지금 이동하는 데는 우리 한국에 대기점을 방문해서 одоо тэгэхээр бид нэр дараагийн очих газар байна юу гэхээр Солонгост одоо ингээд салбарууд ажиллаж байгаа шүү дээ. Нэг тийм салбарыг та хэдтэй үзүүлье гэж бодсон. За одоо тийшээ явцгаая цөмөрөө. За баярлалаа. Арстан чигшлээ сайн авч чадахгүй байна уу? Тэгвэл та зүүгүү тарилга гэж сонсч байсан уу? 2025 оноос эхлэн Солонгос улсад өргөн хэрэглэгдэж буй энэхүү технологиг Монгол улсад албан ёсны эрхтэй нэвтрүүллээ. Солонгос улсад мэрэгжил дээшлүүлж, туршлагаа судалсан чадварлаг гоо сайханчаар үйлчлүүлэх боломжтой боллоо.
Манай Hydra Pure үйлчилгээ нь өндөр концентрацтай гиалуроны хүчлээр арсыг гүн чигшүүлж хуурайштыг багасган илүү толгор гэрэлцэн мэдрэмжийг өгнө. Манай үйлчилгээ нь зүүгүү, өвдөлт багтай, гүвдрүү болон хавдалт үүсэхгүй. Аюулгүй дэвшдэг технологиор мэрэгжлийн эмч гоо сайханчнаар гүйцэтгэдэг. Арсны гүн давхаргад нэвтэрч эрчимтэй чигшүүлнэ. Урамшуул 250 мянган төгрөг байсан үйлчилгээ маань одоо зөвхөн 125 мянган төгрөг боллоо. Монгол улсад албан ёсны эрхтэй үйлчилгээ. Мэрэгжлийн эмч гоо сайханч танд үйлчилнэ. Орчин үеийн зүүгүү тарилгын технологи. Арсаа эрүүл, гэрэлтсэн, гүн чиглэг байлгахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Тэр нь юу вэ? Хаана вэ? 심장. 심장도 근육이 요 зүрхний булчин бас байдаг шүү дээ. 이 말하는 것도 입술도 근육에 있어. 예, 얼어 그렇게 보십니까? 여기 이두박근, 삼두박근도 여기 뼈에 붙어 있잖아, 근육. 근데 딱 한 군데 살에 붙어 있는 근육이 있어. 한손가락을 그래서 다리가 아프고 근육이 아파서 요거 때 이렇게 오신 분이 있어, 힘들어서. 근데 이거를 일주일 정도면 쫙 펴져. Тэгэхээр бол гарна өвдөд айгу явхад хэцүү юм хүмүүс ирээд энэ дээр 7 хоногс суусны дараа хүртэл тэд нэр ингээд явхад тий өвчин найглаад шал өөрчлөлтөд. 자, 그래서 여성분들은 이거를 한 달 정도 이상 하면 관략근이 발전되고 요실근이 없어져요. тий тэгэхээр эмэгтэйчүүдийн хувьд бол 1 сарын хугацаанд одоо чинь аппаратын дээр ингээд сунх юм бол шээс задгаах нь байхгүй болоод доод арцны булчин чамардаг. 있는 분 있어요, 없어요? 그런 분. тий одоо тэгэхээр шээс задгаахтай тийм хүн байна уу? 분명히 있어. 말은 안 해. 이거 와서 내려와서 몸이 아플까? ягаад миний бие өвдсөн бэ? 아프고 피가 차가우면 아파요. цус нь одоо ингээ хасан болохоор өвдөхгүй. цус нь хөргөөр өвддөг. 네, 그래서 저희 제품이 지금 가만히 앉아 있지만은 내 몸 안에 흐르는 피를 뜨겁게 만들어줘요. Тэгэхээр бид нар энэ аппарат дээр ингээ суугаад төр зурдаа өөртөө хөдлөхгүй байгаа ч гэсэн энэ аппаратны үйлчлэг нь юу гэвэл бидний цусны эргэлтийг сайжруулаад цусны мань халууныг нэмэгдүүлж өгч байгаа. 자, 젊었을 때 당뇨병 있어요, 없어요? жишээ нь залуу хүмүүст сахарын өвчин байх уу? 젊었을 때 고혈압 있어요, 없어요? даралт байх уу? 없어. 없어. өөр залуу хүнд 근데 왜 없냐? 왜 없냐? 피가 뜨거우니까 없어. яа гэвэл тэр цус ингээд цус нь халуун баггүй. 자, 그래서 우리가 지금 피가 다 식었잖아. 피가 많이 식었잖아. 차가웠잖아. Тэгэхээр нас ахихын тулд ахих тусам биеийн дотор халуун буураад цус одоо халуун байж ч бурдын иргэн штэ. Хүйтэн байх юм бол бас иргэн нь удааш. 그래서 여러분들이 여기에서 체험을 하면은 내 몸이 낫는 게 아니고 고혈압이 낫고 당뇨병이 낫는 게 아니고 옛날 젊은 시절로 피가 다시 돌아간다는 뜻이에요. Тэгэхээр та нар энд хүрж ирээд янгууд та нарын бие өөрөө өөрийгөө одоо чинь цусны эргэлтэн сайжраад дотор халуун нэмэгдэн цус
чинь дахиад халуун болоод ингээ эргэлтэн сайн болоод ирэхээр дээр үед залуу ахта ямар байсан бийтэй тэрлүү чинь өөрийн чинь би өөрийн чинь нөхөн сэргээж байгаа юм. 그래서 피만 뜨거우면은 아플 리가 전혀 없어요. тэгэхээр дотор цус ингээд халуун байх юм бол хүн өвддөггүй байхгүй юу? 예. 그래서 여러분들이 여기 오는 것은 뭐하러 오냐면 내 피를 뜨겁게 하기 위해서 온 거예요. Тэгэхээр та нар энд ирж байгаа зорилго нь болохоор өөрсдийнхөө цусны эргэлтийг сайжруулах, цусныхаа дулааныг биеийн дулаанаа нэмэгдүүлэх зорилготой ирж байгаа байхгүй юу? Тэгж өөрөө биегээ өөрсдөө нөхөн сэргийлэх зорилго. 자, 피가 뜨거우면 뭔 병이 없어지냐? Тийм. Одоо бие халуун байх юм бол юу алга болох вэ? 중풍이 없어서 이렇게 뇌졸중이 없어져요. 없어서. 혈당증이 없어져. 되게 오이모신이 없댔을 그리고 이게 자골신경부터 없어져. 뭐라고? 자골신경통. тэгэхээр энэ нөгөө мэдрэлийн өвчлөлтэй шүү дээ. Тэр бас байхгүй. 관절도 없어져. тэгэнгүүтээ уян мөчний өвч. 그래서 모든 우리 몸이 아프는 것은 아주 최고 간단합니다. 최고 간단한 게 피가 식었다 이거예요. Тэгэхээр энэ бүх юмний үндэс нь болохоор бид нэр өөрийгөө ингээд нас авсан хүний биеийн дотор дулаан бураад, цусны эргэлт бураад, цус төгрөөд ингэдгийг одоо бид нэр аппаратныхаа тусламжтайгаар биеийн дотор халууны маань цусныхаа халууныг нэмсний үрсэндээ энэ өвчнүүдээ бид нэр ингээд өөрийнхөө биеийг өөрөөрөө хүн сэргийг хийж байгаа маа. 한국 가보신 분 있어요? 한국 가보신 분? Солонгос явж үзсэн хүмүүс байна уу? 한국 가보신 분? 없어요? 있어요. 한국에 가면 시골에서 장작불로 갖다가 큰 가마솥 넣고 그 안에 고기를 넣고 푹푹 삶아요. солонгост ингээ очихлаар ингээ хөдөөний байрнууд солонгосоор чи нэг том тогоотой шүү дээ. Тэр дотроо ингээ махаа хийгээд ингээ туслалдаг байхгүй юу? 돼지고기도 삶고 тэрэн дотор гахаа махаач чанаа 오리고기도 삶고 가서 내가 무딘 전 그래서 푹 삶으면 그 고기가 어떻게 되냐면 아주 부드럽게 돼요. тэгээд ингээ битүү ингээ тэр том тогоон чанаад ихсээр махан ингээ зөөлхөн болно. 그리고 그 고기 안에 있는 균들이 다 죽어 불로. тэгээд тэр махан дотор байгаа одоо янз бүрийн юунууд нь бүгдээрээ тэгээ өхөн гинэ нөгөө битүү юу хаалсан юу ба нэм бактери. 그러면 어째요? 맛있어요, 안 맛있어요? 그 안에 있는 게. тэр үлдсэн болсон махан айгу амттай болсон. 맛있잖아. 근데 여러분들이 지금 똑같아요. тэгэхээр та нар яг тэрнтэй адилхан байна. 지금 이게 비보루가 우리 저 어머니 아버지가 뭐냐면 тэгэхээр одоо та нарын доор байгаа 계속 가마부대 불을 지피고 있는 거예요. тэгэхээр ингээд тогооны доороос ингээд гал төлөөдөөс мэдээж тогоо нь хална үстэй тийм. 자, 그럼 우리 몸속에 뭐가 있어요? 우리 몸속에. тэгвэл бидний биеийн дотор юу байгаа вэ? 간도 있죠. 이색 байгаа, 폐도 있죠. 오식 байгаа, 오장육부가 다 있잖아. 폐도 있죠. зүрх, moo гэдэг бүх хэрэгтэй байгаа шүү дээ. 네, 췌장도 있죠. нойролцох байгаа. 이 열로 인해서 소독이 다 되고 있는 거죠. тэгэнгүүт ингээ бидний дотор талын юу энэ юу чи ингээ бүгдийг найруулгаад хоргуулж өгч байгаа. 그래서 병들이 싹 죽어. 몸 안에서 тэгэнгүүт бидний биеийн дотор байгаа тэр өвчнүүд нянгууд нь өгөх байхгүй. 그래서 몸 안에 있는 오장육부가 아주 깨끗이 돼가지고. тэгэнгүүт бидний биеийн дотор байгаа таван цус эрэхтэн маань бүгдээр ингээ цэвэрхэн сайхан болно гэсэн. 그래서 열을 만들어서 다 안에서 태워버리는 게야. 나쁜 거. тэгэхээр ингээд дулаан үсгээд хүний биеийн дотор бүгдээрээ бүх эрхтнүүдийн одоо гадны нөлөөтэй бохор янз бүрийн нэм бактери өрөвсөл тэр бүгдийг ингээ гадагш нь ингээ гаргаж өгч байгаа. 자, 한국에서 옛날에 어떤 이야기였냐면 집에 불이 꺼지면 안 된다 그랬어요. 집에. 네, солонгос дээр үед ямар яриа байсан бэ
газ унтруул болохгүй гэсэн тийм үг байсан гинэ. Гэрт одоо газ унтруул 불이 꺼지면 안 돼. 이런 등 말고. энэ нөгөө гэрлийг яриаггүй газ унтруул болохгүй гэсэн тийм үг. 그래서 한국에서는 정말 이만한 난로에다가 이게 숯불로 해가지고 항상 집안에 불이 Тэгэхээр саламс яг 나오게 그렇게 해놓은 거예요. кинондэрч гардаг байх нэг юм ханаа юм пишин байдаг гэсэн шүү. Тэрийг ерөөсөө байнгын унтраадгүй байсан гэдэг. Байнгын гарч байгаа гэсэн. 그래서 그 불이 꺼지면 안 된다고 해갖고 며느리가 시어머니한테 많이 혼나 꺼지면은 많이 Тэгэхээр 혼났어요. хэрэг манай тэр галаа унтраах юм бол бир нь хатан ээжтэй одоо зөндөө загнуулсан. 자, 그래서 이 불이 그 정도 우리 몸한테 좋은 역할을 한다는 Тэгэхээр 거예요. энэ гал одоо энэ дулаан бидний биед ямар их үүрэгтэй оройтой гэдгийг та нарт ойлгуулах энийг яриад байгаа юм байна л та. 지금 울란바토르에 이 불을 필 수 있는 장소가 있어요? 없어요? 집에다가? Тий. Улаанбаатарт одоо мэдээж гал гаргаж болох тийм байр байна уу? Мэдээж гэрт бас байгаа тийм ээ. Гэр 안에서 난로 있잖아요. 아니, 집 안에. 집 안에 난로 태우면은 불이 나와요. 네, 나오는데 이제 그거는 복잡하잖아. 그래서 이게 바로 난로 역할을 해줄 수도 있다는 거예요. Тэгэхээр мэдээж гэрт бас мэдээж галаа төлөхлөөр одоо гал асахлаар 100 халаад гэрт улаацсан шүү дээ. Гэхдээ тэрэн дээр одоо хүлээ тариач юм уу юугаас боломжгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол ерөөсөө нэг ясандаа бидний биеийг халаагч одоо бидний одоо фиш гэх юм уу? 100 тийм үүрэгтэй. Тэгэхээр биднэрт ингээд байнга өдөр тутам байж ах хэрэгтэй байна. 자, 그래서